Манай улсын 7 хоногт туршилтаар энэтхэг рүү нүүрс гаргана. Тодруулбал энэтхэгийн төрийн өмчүүд Steel Authority of India Limited компани руу баяжуулсан хатуу коксжих нүүрсний дээжээ явуулж байна. Тус компани ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг бөгөөд жилд 17 сая тонн коксжих нүүрс ашигладаг. Ингэхдээ Америк, Австрали, Индонезиас импортлдог байна. Туршилт амжилттай болбол манай улсад нүүрсний борлуулалтын шинэ гарц нээгдэх юм. Зорчигч Тээвэр 2 орон нутгийн өмчөөтэй аж ахуйн тооцоо төлөвлөрийн газрын 2 тэг 78 дугаартай автобусны жолооч Эрдэнэбатар албан үргээ гүйцэтгэж явахдаа хүний амь аварчээ. Тодруулбал 27-ны үүрээр түүний жолоодж явсан автобусанд нэг зорчигчийн бие муудан ухаангүй байхад анхан шатны тусламжийг шуурхай үзүүлжээ. Ингээд эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Гаалийн ерхий газрын Гаалийн улсын байцаагч Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн захирлаас хийх ёсгүй үйлдэл буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж давуу байдал бий болгосны хариуд 50 сая төгрөгийн хавхил авсан явдал гарлаа. Түүнийг үйлдэлээр нь сатуулж хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Одоо мөрдөн шалгаж байгааг авилгатай тэмцэх газраас мэдээллээ. Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга ассан бэлэг дэмбэрэлд авилгын хэрэгээр 2.6 жилийн хорих ял онож нийтийн албанд томилдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассжээ. Тэрээр албан тушаалаа ургуулan ашиглаж бусдаас хэмжээний мөнгө авсан нь тогтоогдсон байна. Мөн энэ хэрэгт холбогдсон Сайнбаяр Мөнхбат нарын нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жилээр хасаж мөнгөнд торгуул ногдуулжээ. Нийслэлийн засаг даргын 1-р орлогч даваа далайг гэр бүлийнхээ хүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан 6.6 тэрбумыг завшилсан байж болзошгүй асуудлаар шалгаж байна. Тэрээр өөрийн гэр бүлийн хүний үүсгэн байгуулсан болон түүний дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид 5.6 тэрбум, найзынх нь үүсгэн байгуулсан 2 аж ахуйн нэгжид 709 сая, 50%-ийг нь эзэмшдэг аж ахуйн нэгжид 47.9 сая, нийт 6.6 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжүүдийн даансанд шилжүүлэн авч ажил гүйцэтгэсэн мэтээр тайлгнасан буюу мөнгө угаасан байж болзошгүй байна. Брэдэд бичил тээврийн хэрэгсэл буюу pit bike жолоодохын тулд жолооны үнэмлэх болон хамгаалалтын тоноглолтой байхыг сануулсаар байна. Мөн хэрэв хүүхэд зам тээврийн осолд орвол бүрэн эрүүгийн хариуцлага хүлээлгдэг болжээ. Ice Global-ийн цөөн хорон мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.